За сайн байцгаана шинэ ядэд таатай морил. За шинэ жил болохгүй бүгдээрээ заавгүй гэдэл нэ. Манай энд одоо маргааш Christmas болно. Энд ч гэсэн хүмүүс Christmas гэж бас заагуулах шиг байна. 12 сар миний хувьд жоохон тийм нэг сайд сар байдаг. Гэрээ санаад, хүүхдүүдэд санаад нэг жоохон тийм энэ Монголд ингээл аягүй гой бужигнаал байж идэг. Энд ингээд бүгдээрээ хүмүүс ингээд бүгдээрээ явчихдаг. Тэгэл ер нь ганцаараа үлддэг. Энэ жил тэгтээ бас арай дээр байна. Охинтойгоо хоёулаа хантай. Түрүү жил мэл бол бүр үнэн гансарч хүчээс ганцаараа. Манай охин ч надад гуниглах заав бараг хөхгүй штэ хаяа. За тэр яхаа. За өнөөдөр хавьж ягаар яаж өөртөө тав тухтай орчныг бүрдүүлж өөрийгөө стресстүүлэхгүй байх вэ гин талаар жоохон хуваалцъя гэж бодлоо. За би яаж өөрийгөө аль болох стресснээс хол байлгадаг. За сэтгэл готролд орсон үедээ ер нь би юу хийдэг вэ гэдэг талаараа та эдтэйгээ хуваалцъя. Яг энэ сар бол миний ингээд хамгийн нөгөө emotional сар ахгүй юу? Бүр ингээл юм л бол ингээл жоохон готрох гад идэг сар. Яг гэвэл гэрээсээ гарсан цагаас эхлээл ерөөсөө шинэ жилд баяртай байгаагүй. За тэгээд энэ үедээ би юу хийдэг вэ гэвэл аль болох өөрийнхөө энергийг нөхөх, аль болох тий одоо өөрийгөө тайван байлгахыг хичээдэг. Монгол тэгэл яг энэ үед ингээл эмээ дээр очиод гэр бүлээр ингээл бужигнаал бид нар ч айгу гоё идэв штэ. Шинэ жилээр тэр үеэл айгух сандаг 12 сард. Тэгээд энд бол ямар ч тийм гоё халуун дотнуур амьсгал ер нь байдгүй штэ. Яг Christmas гэр бүлийн баярал гэдэг л дээ. Хүмүүс ер нь одоо яг миний эргэн тойрны хүмүүс л бүгдээрээ иш тийш явцгаачдаг яг шинэ жилээр. Энд ч гэсэндээ тэгтээ ингээл гэр бүлээрээ уулзаал хоолунд идэл бас яг гэр бүлээрээ л тэмдэглэдэг л дээ. Гэхдээ яг нөгөө Монголын бид нар шиг яг тийм гоё ингээл бүр яг нэг тийм гоё уур амьсгал ерөөсөө харагддгүй миний хувьд. Угаасаа нөгөө амьдралын хэм маяг одоо culture нь өөр болохоор өөр л байгаа л да. За тэгээд би одоо сэтгэл санаагаа тайван байлгах тал дээр хамгийн түрүүнд юу хийдэг вэ гэвэл би бусдын бодолд анхаарлаа төвлөрүүлэхэд зогсоосон байгаа. Энэ бас маш их том нөлөөлт юм байлээ. Одоо бусдын ярианд те бусад хүмүүс намайг юу гэж бодох бол те юу гэж ярих бол ч юм уу. Одоо юу гэдэг би энийг ингээ хичвэл нэрээ бас тэгчих юм болов хин ч намайг юу ч юм бол энэ нь ерөөсөө анхаарлаа хандуулахаа болсон байгаа. Тэгснээр бас өөртөө маш их амар амгалан одоо бий болгод юм байлээ. За хоёрдугаарт нь гэвэл яг өнөөдрийн байгаа байдалтайгаа эвлэрэн зохицох. Одоо юу гэдэг бодит байдалтайгаа эвлэрэх гэдэг нь бол маш чухал юм байлээ. Одоо бид нар чинь ингээл 10 жилийн дараах ч юм уу 20 жилийн дараах юмыг бодоод бас айгүйх ингээ сэтгэлээ шаналгадаг штэ. Тэгэхээр өнөөдрийн байгаадаа сэтгэл хангалуун байж өнөөдөртөө амьдрах хэрэгтэй юм байлээ. Маргааш хүчих юм билүү мэдэхгүй штэ. Тэгэхээр өнөөдөртөө аз жаргалтай байж эргэн тойрныхоо хүмүүс чадах чинээгээрээ одоо хайр түгээх л чухал юм байлээ. Бодит байдалтайгаа эвлэрэн зохицуулах гэдэг дээр өөр дөр жишээ авч яриа л да. Би одоо ингээ визагаа хүлээж байгаа. Тэгтэл би ингээл хүүхдүүдэд авчрах гал бүр өдөр шөнөгийн бодол олоод бүр ингээл өөрийгөө амар стресстүүлээл одоо яаж юу ч хийж чадахгүй штэ би визаныхаа төлөө одоо элчин рүү залгаатай миний визаг ингээ хурдлуулж өгөөч гаргаж өгөөч гэд виза процессингд нөлөөлж чадахгүй болохоор би яг одоо байгаадаа эвлэрэх хэрэгтэй байгаа байхгүй. Тэгжээж би өөрөө тайвширч тайван байх болсон. Тэгэхгүй бол би чи ингээл өдрийн бүр ингээл шүнж бараг унтаж чадахгүй хүүхдүүдэд авчрах гал ингээл визагийн материалыг бүртгүүлээл тэгээд сүүлдээ бол энийгээ бүр цогсоогоод эхлээд өөрийнхөө визаг аваад тэгжээж дараа нь яг тэр ажил руугаа орё гэд одоо өөрийгөө энэ асуудлаас жоох ингээд чөлөөлсөн. За хүн тайван байгаад ирэхээр нөөр царай те ингээл гаднах үзэмж хүртэл дагаад өөрчлөгдөж эхэлдэг. Стресстэй байгаад ахаар ингээл нүдний доотлоор уутан зэрүүсэл альсэл ингээл нэг ядарсан харагдаад аргагүй штэ тархинд байнга ингээ бодол эргэлдээ те санаа зовоод байгаа болохоор тэгэхээр хамгийн түрүүнд бодит байдалтайгаа эвлэрээд одоо чи өнөөдөр юу хийж чадах вэ те чиний зүгээс миний зүгээс юу хийж чадах вэ яаж нөлөөлж чадах вэ за хэрвээ нөлөөлж чадахгүй бол зүгээр эвлэрээд жохон цаг хугацааг зарцуулаад хүлээх хэрэгтэй юм байлээ. За бусадтай өөрийгөө харьцуулахаа байлгах. Бусадтай өөрийгөө ялангуяа Монголд бол ингээл өөрийгөө маш их бусадтай харьцуулдаг штеп. Одоо тэднийхэн гэсэн байна, манайхан гэмээр энэ те. Одоо жишээ нь юу гэдгийг манай найзын нөхөр тийм аваад өгсөн байна. Би ийм юм амаараа эсвэл уцаа солимоороо шинэ уц гарсан байна.
Хэрвээ боломж болцоо бол гараал өөрөө авчин штэ. Тэгэхээр байхгүй бол дахиад тэг өөрөөхөө яг байгаатай эвлэрэх. Одоо жишээ нь надад сая төгрөг байхгүй, манай найзад сая төгрөг байгаа. Тэр найз маань сая төгрөгөөрөө гараад одоо юу гэдэг хэдэн брендийн хувьц авлаа гэж бодъё л да. Би тэрэнд шаналах хэрэггүй байхгүй юу? Яагаад гэвэл одоо яг надад байхгүй юм чинь. За ирээдүйд бол байх боломжтой. Зүгээр тэрийг л хүлээе те. Тэгэхээр яг өнөөдөр бусдаа ингээл өөрийгөө харьцуулаад эсвэл бусдын амьдралд татархаал өөрийгөө зовоох ямар шаардлагагүй. За хүн болгонд өөрийн гэсэн хувь заяа те туулах ёстой зам гэж байдаг. Магадгүй авах ёстой бүхэн нь хэмжээтэй байдаг байх л та. Тэгэхээр энэ бүгдийг ойлгоод яг өөрийнхөө одоо биетэйгээл одоо эвлэрэн зохицолдох хэрэгтэй юм байлээ. Өөрийгөө хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэсэн үг л дээ. Одоо жишээ нь би ямар чадвартай, би юу болгож бүтээх чадвартай юм те. Энэ бол би, тийм болохоор одоо миний байгаа бүхэн бол миний одоо чаддаг чинээгээрээ бүтээгээд явж байгаа л амьдрал ахгүй юу. Тэгэхээр энэ амьдралдаа л өнөөдөр хэдүүлээ happy байцгаая гэсэн үг. За бусдын бодол дээр анхаарлаа төвлөрүүлэхэ болох гэдэг дээр жоохон дэлгэрүүлээд ярив. Одоо жишээ нь ингээд гараад явлаа гэхэд хүмүүс намайг ажиглаж байгаа болоо. Одоо яг нэг тийм чамайг л ингээл хүмүүс хараад байгаа юм шиг тийм мэдрэмж төрөөд байдэн штэ. Тэгэхээр хинч чамайг анзаардаггүй гэсэн үг. Одоо хүн болгонд өөрийн гэсэн зам одоо бодол те байгаа. Тэгэхээр чи л өөрийгөө бусад хүмүүс намайг анзаараад байна, хараад байна ч юм уу. Тэгж бодоод тэрэн дээр тархич нь ажиллаад одоо фокус өгөөд чамайг тэр тал руу ингээд санааг чинь зовоогоод альсэл илүү тухгүй байдалд оруулаад ирнэ гэсэн үг байхгүй юу? Бусад хүмүүс чамайг ажиглаад байгаа юм шиг ч юм уу бусад дээр ерөөсөө анхаарлаа төвлөрүүлээ болох хэрэгтэй юм билэ. Одоо бусад хүмүүс намайг юу гэж ярих бол бусад хүмүүс одоо юу гэдэг энэ хүмүүс намайг харж байгаа юм чи би ингэх ёстой ч гэдэг юм уу ингэхгүй л болохгүй ч гэдэг юм аа. Үгүй те хинч чамайг анзаарахгүй чиний амьдрал хинт чамайг байдаг. Тийм болохоор одоо өөрийнхөө амар тайван тухтай байдалд л анхаарад бусад дээр ерөөсөө анхаарлаа хандуулах болох хэрэгтэй юм байлээ. За дараагийн нэг одоо тав тухтай байх хэсэг бол эргэн тойрныхоо хүмүүсийн харилцаа холбоог одоо цэвэрлэх тэ найз нөхдөд цэвэрлэх одоо цомгтголд оруулах гэж ярьдаг тийм үү. Тэгвэл одоо чам тухгүй байдал үүсгээд байгаа альсвал чамайг ингээд нэг өгөн дундаа хавчуулаад байнга ингээд доош нь дарж идэг нэг тийм хүмүүс байдаг штэ. Дооглох гэж байгаа нь мэддэхгүй, шоглох гэж байгаа нь мэддэхгүй те. Тийм хүмүүсээс зүгээр харьцаагаа одоо таслах цаг нь болсон гэсэн үг. Бүх найзуудаасаа холбоогоо таслах ганцаараа бай гэж хэлж байгаа юм биш. Ер нь бол тодорхой хэмжээний тэ цензур тавиад тэр цензуртээ тохирсон хүрээллээ бий болох хэрэгтэй гэсэн үг. Биднэрт янз бүрийн найз нөхөд байдаг тийм үү. Гişнээ ингээл амар гоё найз гэд байгаа ч гэсэн цаагаараа хатаархдаг найзуудаас зөндөө байдаг. За альсвал хэрэг болохоор чам дээр зарж наалтчаад хэрэгтэй юм авахаараа чид чимээгүй тэ таг чиг алга болчдөг бас тийм найзууд байдаг. Бас нэг төрлийн найзууд байдаг нь болохоор нийлхээрээ дандаа нэг тийм одоо буруу юм руу татаад байдаг найзууд байдаг штэ. За цөөн найзтай байлаа гэж нэг гансарч гонсраад авах юм байдаггүй. За олон найзтай байлаа гэж өдөр алга аз жаргалтай байгаад байдаг юм байдаггүй штэ. Хамгийн түрүүнд өөрийгөө л өөрчлөх хэрэгтэй. Тэгээд дагаад ер нь бүх одоо эргэн тойрон орчин одоо гэр орон тэ дагаад найз нөхөд ч юм уу хүрээлэл дагаад өөрчлөгдөг. Тэгэхээр ер нь бол өөрийгөө өөрчлөнө гэдэг нь л хамгийн чухал л да. Ганцаардахгүй байхад л суралцах хэрэгтэй юм билэ. Тэгснээр өөртөө маш их амар амгаланг бий болгодог. За ганцаардахгүй байна гэдэг нь юу гэсэн үг вэ гэвэл одоо байнга өөрийгөө завгүй байлгана л гэсэн үг. Энийг юу гэсэн үг вэ гэвэл суралцах, байнга суралцах, тэ унших, одоо өөртөө байнга хөрөнгө оруулж өөрийнхөө тархийг байнга цэнэглэж явах хэрэгтэй. За тарих цэнэглэгдснээр яг одоо тэр цэнэг орж байгаа тарих буцаад амьдралыг маш их сайн цэнэгэлдэм байна гэдгийг би одоо сүүлийн хэдэн жил өөрийгөө өөрчлөө явж байхдаа л яг мэдэрч байгаа. Ер нь бол ялангуяа эмэгтэйчүүд маань байнга суралцж явах хэрэгтэй, өөрийгөө хөгжүүлж явах хэрэгтэй. Өдөр болгон өөртөө одоо урмыг өгч, өөрийгөө байнга аз жаргалаар тэтгэж, за өөртөө байнга итгэлтэй байх хэрэгтэй юм лээ. Тэгэхээр ахаал нөгөө өөртөө итгэлийг бий болгох гэдэг чинь орж ирж байгаа. Тэгэхээр одоо өөрөө суралцаад, өөрөө одоо ингээ хөгжөөд хүрээллээ солиод, орчноо солиод хэрвээ хэн нэгэн эргэн тойрон чинь тав тохгүй орчин үүсгээд одоо тав тохгүй сэтгэл үүсгээд байвал
гараад орчноос солиод үз. Өөрөөсөө илүү одоо юу гэдэг өөрийнхөө мөрөөдлийн тэр орчинд ороод одоо хүмүүстэй харьцаад яриад нийлээд найзлаад үзэхээр бас шал өөр мэдрэмж авдаг. За өөрөөсөө дээгүр зиндааны хүмүүстэй ч юм одоо өөрөөсөө хамаагүй дээр хүмүүстэй найзлж нөхөрлөөгөө тэд нар чамайг байнга доош нь дараад байдаггүй, харин эсэргээрээ чи тэр хүмүүсээс мотивац аваад одоо тэр хүмүүс шиг ч юм уу одоо сэтгэдэг болдог гэсэн үг байхгүй. Тэгэхээр орчин бас маш их чухал гэдэм байлаа. Нэг амар те одоо баян хүмүүсийн дунд ороод баянаар сэтгэж ч юм уу мөнгө төгрөгөөр бүгдийг шийдээд яв гэсэн үг биш шүү дээ. Баян мөнгөтэй хүмүүс хизээж материаллык зүйлс анхаарлаа хандуулж хин нэгнийг доош нь дарах ч юм уу альсвал хин нэгэнд одоо эд зүйлээрээ гайхуулдаггүй. Тэгэхээр хүрээллээ солих нь маш их чухал байдаг шүү гэж хэлмээрээ. Би одоо ингээ гуниглаад сэтгэл санаа тавгүй үедээ юу хийдэг вэ гэвэл аль болох тийм nature те байгальтай ойрхон байх би аюу дуртай. За модон талхах ч юм уу уулан талхах те мод руу явах энд бол ингээл усан хүрхрээ энэ төчөөл хүрхрээ энэ хараал суухаар цаанаасаа л бүр ингээл аюу гой болдог. За Монголд байгаа хүмүүст би одоо ямар зөвлөгөө өгмөр байна вэ гэвэл орчноо солиод үз. За өөртөөгөө танилц, өөрөөгөө хинбэ гэдгийг одоо олж мэдэх хэрэгтэй. Юу гэдэг ихэнх хүмүүс би өөрийгөө мэднэ л гэдэг яг ингээд тулаад харьцахаар өөрийгөө мэддэггүй. Өөрийгөө яаж мэдэх вэ гэвэл би юу хийсэн бэ гэвэл би өөрийгөө маш сайн ажигласан. Одоо нэг өдөр ажиглаад болчдөг юм шиг байлаа. Нилээ олон өдөр ингээл алхан тутамдаа өөрийгөө ингээл ажиглал те. Юунаас таашаалаа гэдгийг юу хийхээрээ гонигтай байдгийг ямар төрлийн хүмүүс надад ингээд тухгүй байдал үүсгэдэг. За эсвэл би хинтээ ярихаараа илүү ингээд аз жаргалтай нээлттэй байдгийн. Эсвэл одоо юу гэдэг ганцаараа байхдаа би гонигтай байд юм уу? Эсвэл олон хүний дунд орохдоо би ямар байдгийг. За миний сул тал юу юм те? Миний давуу тал юу юм? Би яг юугаа өөрчлөх хэрэгтэй юм те? Энэ хэсэг нь юм бол би одоо юу гэдэг олон хүний дунд орохдоо би илүү бие бариад идэх байхгүй. Тэгэхээр би тэр чиглэл рүүгээ өөрийгөө жоохон хөгжүүлэх хэрэгтэй юм байна. Одоо хин нэг нь намайг өөлж гочлоод байгаа бол те би яг өөрөө тэр өөсөвөө сайн хараад үзье те. Үнэхээр надад тийм өөсөвтэй тал байд юм уу? За хэрвээ үгүй бол би тэр хүнээс холбоогоо таслаад өөрийгөө чөлөөлөөд те өөртөө сэтгэл хангалуун би өөрийнхөө тэрийг мэдж байгаа болохоор би ингээд өөртөө итгэлтэй байх боломж өсөд нь штэ. Тэгэхээр өөрийгөө мэддэг болох нь одоо өөрийнхөө нэр насаа мэддэг байхаасаа илүү те өөрийгөө ямар хүн те одоо яг юу хүсэж байгаа өнөөдрийнхөө яг байгаа амьдралаас ямар аз жаргалыг аваад байгаа ямар хэмжээнд амьдрмаар байгаа юм те найзтайгаа ингээ хоолнд орлоо гэхэд манай найз одоо за цовь авлаа гэж бодъё л да. Тэгэхэд би цовьнд дургүй ээж тэр хүнийг дагаад би цовь идэх юм уу альсвал үгүй шууд үгүй би цовьнд дургүй би өөрийнхөө ийм хоолнд дуртайг мэддэг болохоор өөр хоол аавна өөрийнхөө эзэн нь байх өөрийгөө мэддэг хүн бусдыг дагаж янз бүрийн юм хийгээд байдаггүй л гэсэн үг байхгүй юу. За тэгээд дээрэс нь нэмээд хэлэхэд зарим зүйлд үгүй гэж хэлж сурах хэрэгтэй. За үгүй гэж хэлж сурах нь бас маш том одоо сурах зүйл юм байлээ. Би бол үгүй гэж юусоо хэлж чаддаггүй байсан. Одоо юу гэдэг яагаад үгүй гэж хэлж чаддаггүй байсан бэ гэвэл тухайн хүний гомдоочих юм болов те. За яах юм манай найз юм чинь за яах юм манай гэр бүл юм чинь гэдэг юм уу. За яах вэ гэдэг юугаар ингээ хандаад идэг. Үгүй зүгээр өөрөө хүсэхгүй байгаа бол зүгээр шууд үгүй гэд хэлдэг. Одоо зоригтой байх хэрэгтэй юм байлээ. За үгүй гэж хэлж сурснаар өөрийгөө бас маш олон эрсдлээс хамгаалдаг. За маш олон одоо юу гэдэг уур бухимдал стрессээс өөрийгөө бас хамгаалд юм байлээ шүү гэж бас хэлмээрэн. Тэгээд бас нэг юм бол тэ өөртөө аз жаргалыг бий болгох. Одоо өөрийгөө таниад мэдсэн хүн чинь юунаас таашаал авдаг, юунаас юу хийхээр аз жаргалтай байдаг гэдгээ мэдж байгаа юм чинь. Тэгэхээр одоо өөрийгөө тайван байлгаж өөртөө аз жаргалыг одоо бий болгодог болсон гэсэн үг шүү дээ. За тэгээд өөртөө стресс үүсгээд байгаа бүгдээс л ер нь л өөрийгөө цэвэрлэх хэрэгтэй. Энэнд бүхэл юм ордог. Одоо юу гэдэг дааж давхгүй олон хувцас авчаад тэрийгээ угааж ихэхэд стресстэй дээдэг гэж болно шүү дээ. Тэгээ энгийн жишээ. Тэгэхээр бүх хувцаа цэвэрлээд одоо хитгэн тооны хувцас авч үлдээд үзтээ бусдын бүгдийн даалт хийгээд үзэхгүй. Тэгэхээр хідэн тооныхоо хувцсыг өдөр алган сольж өмсөд тэрийгээ угаагаал буцаагаад үлгэж хувц эндүүдэх хувцсыг ихэхэд одоо стрессгээ болж ийн гэсэн үг тийм үү.
За тэгвэл хүүхдүүдэд айл болох багаас нь аваад авснаа буцаагаад байранд нь тавьдаг болгоод хүмүүжүүлэх хэрэгтэй. Өөрөө тэрийгэ дадал зуршил болгох хэрэгтэй. Өнгөө хүний өгж байгаа юмыг ч гэсэн за хэрэгтэй юм чинь эсвэл хэрэг болох байх ч гэдэг юм уу тэгээд авдаг байх хэрэггүй. Зүгээр авахгүй үгүй гэж хэлээд өөрийнхөө орчныг цомгхон байлгаад өөртөө стресс хураахгүй бай тийм үү. Аль болох орчин одоо цэлгэр сайхан уужим одоо юу гэдэг олон хог навш байхгүй байх тусам хүний сэтгэл санаа яг дагаад яг тийм уужим байдаг. За тэгээд ер нь ингээд өөрийгөө өөрчлөөд ингээд бүх юмаа ингээд зэгслээд менеж хийгээд ирэхээр ер нь аль ингээд нэг амьдралд олон юм бодоол стресстэй л те өөрийгөө зовоогоол эргэн тойрноо зовоогоод ч юм уу байх шаардлага байдгүй байна гэдгийг л аягуусаа ойлгох юм байлээ. Тэгээд одоо юу гэдэг нэг өрөө байранд амьдарч иж 3 4 өрөө байр хүлээгээл хүсээл те өөрийгөө ингээл зовоогоод ер нь аль тэгээд байх шаардлага бол болд юм байлээ. За өөртөө итгэлгүй ингээл гуниглал гутраал байх юм бол гараад өөрөөсөө одоо яг чиний амьдралыг хүсч мөрөөж байгаа тийм хүмүүстэй уулзаад уулзраад үзэх хэрэгтэй. Одоо юу гэдэг ингээл өөрийгөө голоод өөрийнхөө бие хааг ингээл өөлвөл өөртөө итгэлгүй тийм хүмүүс байдаг. Тэгвэл гараад тэ гаргүй хөлгөө алхаж чадахгүй суугаа тийм хүмүүстэй уулзаад үзэх хэрэгтэй. Тэр хүмүүс юу хүсдгийг сонсох хэрэгтэй, ярилцаад үзэх хэрэгтэй. Маш том мотивац авдаг. За амьдралдаа гутраад өхмөр санагдаж байгаа хүн байх юм бол те бодоод үзэлтэй зүгээр өдөр ганц минут альсэл те ганц цаг амьд байхыг хүсээд гээд ингээд хүлтэйгээ тэмцэж байгаа хүнийг л зүгээр бодоод үз те. Тэгэхэд бид нэр зүгээр л ингээд хүснээрээ амьсгалал одоо ямар ч өвчин мэдрэхгүй ингээд эрүүл байна гэдэг чинь хамгийн чухал одоо тав тух юм байна. Миний хэлгээд байгаа гол зорилго нь өөрийгөө бусдын амьдралтай те одоо баян чинэлэг мөнгөтэй амьдарч байгаа хүмүүстэй зэрэгцүүлж бодоод гуниглаад гутраад байх биш өөртөө юу байгаагаа эхлээд анзаараад үз те. Эрүүл мэнд те одоо ингээл гэр бүл аз жаргал өөр хөөхөд хүмүүсийн хүсэд мөрөөдөд олдгоо бүгдийг ингээд чи авцсан байгаад тэрэндээ ингээд сэтгэл хангалуун биш байгаа бол дахиад нэг бодоод үзэх хэрэгтэй юм байна л гэсэн үг. Одоо хамгийн чухал юмнууд өнгөө байдаг гэдгийг хэр өвхөн боддог бол гэж би бас хаяа боддгийн. Тэгээд заримдаа ингээл гадаа суугаал одоо юу ч бодохгүй ингээл сууж байхдаа чи яг юу мэдэрч ин те. Би ингээл гадаа заримдаа суугаал өөрийгөө ингээл ажиглал яг одоо би ингээл юу мэдэрч ин гэдгээ ажиглаад үздэг. Тэгэхээр ингээл амар амгалан байдлыг мэдэрч гинөө айлсвал айдас мэдэрч гинөө те эсвэл хин нэг нь ингээд одоо санаа зовоод одоо айлсвал санаа зовоод ингээд маш хэцүү мэдрэмж төрж гинөө гэдгээ нэг ажиглаад үзэх хэрэгтэй. За хэрвээ хэцүү байгаа бол өөртөө өөрчлөлт хийхийг л зорих хэрэгтэй. Одоо яг одоо л эхлэх хэрэгтэй. Тэгээд миний бас нэг хүмүүст хэлдэг зүйл бол өөрчлөлт хийхэд хизээж оройтдгүй юм байлээ. Одоо жишээ нь би 30 хүрээд өөрийгөө өөрчилж эхэлсэн. Одоо тий 2 3 жил олоо явж байна. Тэгэхэд бол одоо юу гэдэг өөрийгөө өөрчлөөд амьдралаа өөрчлөхөд нэг тийм их мөнгө төгрөг зарцуулагдаад байдаггүй. Хамгийн гол нь цагаа зөв ашиглаж зөв менежмент хийх л чухал юм байлаа шүү гэж хэлмээр байна. За ингээд өнөөдрийнхээ тавчхан видеог ингээд өндөрлөе. Та хэд маань Merry Christmas тэмдэглэдэг бол Merry Christmas бүгдэнд нь. За тэгээд шинэ жилээс өмнө дахиад нэг видео хийнэ гэж төлөвлөж байна. Тэр видеогоор эргээд уулзтлаа. Түр баяртай.